Лансран банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 11-р хэсэг. Баатрын суман хорооныхоо баруун жигүүрт хоригдсан байлаа. 6-р сар дундаа орж Халахын голд лүүгэм халуун зам болж шумуул гарсан тул тунч зовлонтой ажээ. Ялангуяа орой тийшээ шумуул үйл мэт нүгэлтэн харанхуйлж сууж байхын аргагүй болгоно. Хүмбэр шумуултай дайн зарлаж, цаг ямагтал сэвж, үргээж, хатсан газар наалгадаж нүдэлцсээр хормын төдий ч тайван байж үл чадна. Баатар дорж хоёрын төрсөн нутаг хөх хошууны бургасанд зон амартаа мөн л аривын шумуултай байдаг. Гэхдээ Халахын голын шумуулыг бодоход их цөөхөн санагдана. Энтхийн шумуул цаанаалныг хорон хазах бөгөөд цэрэг өмд цамцыг нэвт хазах тул аргалах аргагүй ажээ. Бас зөвхөн хазаад зогсохгүй ам хамраар орж хахаж цацхын ч цөөнгүй. Байлдагчид шинжэнгөө шумуултай зодтолтохын хажуугаар Япончууд бас шинийн харанхуйгаар үе үе уулгалан дайрч тухтаа унтаж амрах боломж үл олгоно. 6-р сар гараад Япончууд Монгол зөвлөлтийн цэргийн хориглож байгаа газрыг цөмлөн баруун тийш нь гол руу шахах гэж хүчлэн оролдохоо болсон ч гэсэн бараг өдөр шөнөгүй их буугаар буудаж онгоцоор дайрч бөмбөгдөнө. Бас салаа суман орчим цэрэг хориглолтын байр руу байн дайрч буудалцсан. Японы энэ зэвсэгт өдөөн хадгалга сүүлийн өдрүүдэд зэгсэн ширүүсч байлаа. Морьт ангиудад айсныг отож нэгэн байранд удаан суух боломж бага учраа үе байрлалаа сольж голын зүүн хөвөөгөр хөдөлгөөнт маневр хий. Ойрын хэд хоногт Актмордо нэлээд зайтай газар аваачин эдээшлүүлж байгаа учраас цэргүүд гүнзгий нууж ухаж нуувчныхаа ханыг нурхаас сэргийлэн бургасны мөчрөөр торлон хэрж дээгүүр нь ногоон тор татж өнгөлн далдалжээ. Морин дэлдээгүүр хийсгэн явдаг морьт ангийнхан ийхүү гүнзгий нуувчанд хоргодон олон хоног хориглон суух нь тунч залхуутай санагдана. Баатрын суман 5 сарын сүүлчийн өдрүүдэд хамт байлдаж байсан Ивановын сумангаас салжээ. Тэдний цуутхороо хайластын голын өмнө хөвөөрөө шилжин хориглжээ. Иванов салж явахдаа Баатар Сарокийн хоёртаа ах дүүгээ сайн холдох гэж байгаа юм шиг сүйд болж цэргийн хээрийн шуудангийнхаа хаягийг өгч өдрөмжилгүй захаа бичиж байгаарай гэж загсан юм. Иванов Баатарт тамхины гялгар асаагаараа дурсгал болгон үлдээхэд Баатар түнд өх юм олж зөхөн цэрэгт явхад эцэг нь өгсөн мөнгөн шагаагаа бэлгэлжээ. Хоёр сумангийн цэргүүд ч дотн сайхан танилцсан тул бие биедээ сайн сайхны хүсэн өрөөж байжээ. Ялалтын дараа баяртаа уулзъя гэж Иванов хэлээд явхад цэргүүд нь ч энэ үгийг амдаа давтсан юм. Хоёрдоо бороо ороогүй тул халуун улмал их болж газрын хөрс хагсаж ногооны өнгө цайран гандах төлөв оржээ. Ийм халуун өдөр нуувчинд бүрч бөхчм хэцүү ажээ. Сүүлийн хэдэн өдөр Япон дайран давчилгаан болж элсэн манхны цаана чухам юу хийж байгааг нь мэддэхгүй болов. Гэлээч тагнуучдын мэдээгээр Япончууд мөн л Батбэхээр хориглон суусан нь тодорхой байлаа. Тэнгэрт хумсын толион чинээхэн чүүлгүй маш тунгалаг сайхан өдөр Баатар хорооны командын байранд болсон салаа сумангийн дарга нарын зөвлөгөөнд суугаад байрандаа буцаж ирэхэд өөдөөс нь дорж ингэр замаа ярчсан нуувчнаас гарч ирснэ. Түүнийг харж товчоо бошуухан товчлоо. Ойр дэрэгдэн хүн байгаагүй тул дорж цэргийн горим журмаа мартаж "Хөгээм халуун өдрөө энэ нөхөнд бүтэж өгөх төхөд сэрвцэх санаатай явж байна" гэвэл тэгвэл хоёулаа голын усанд очиж оръё гэж Баатар хэлбэл дорж ихэд баярлан "Болдгсан болж гол руу гүймээр л байна санж" гэв. Баатар инээд алдан "Сумангийн дарга чинь чөлөө өгч байна. Намайг дагаад яв" гэж командлахад дорж дуртай нарахгүй алхажээ. Тэр хоёр нуувчны баруун талын амаар гарч гүйсээр голын ногоон бургасанд ороод хинхэнийхэн санаа амарч бургас сүлжин явсаар голын хөвөнд ирвэл чиглэх сайхан үнэр ханхлан сэрүүн салхи сэвэлзэж мэнэрсэн тарих толгой сэргэв. Голын ус үд дундын наранд цайвартан гялалцсан. Баатар дорж хоёр хувцаа яаран тайчив. Доржо нутагтаа байгаа юм шиг налааж болохгүй шүү. Хурдхан шиг ороод буцна гэж Баатар хэлв. Дорж ус руу төрүүлэн харин ороход Баатар ус усчүүлэн хойноос нь орлоо. Тэр хоёр толгоогоо далд ортол шумбаад зэрэг шахам ил гарав. Баатар усаас хар хийлгэн гоожуулж бассноо халимг үсэн сэгсрээд "Бид хоёр баг байхдаа ингэж л шунгадаг байсан да"
Чи санаж байна уу? Нэг зам бит хоёр усанд шунгаж байхад ханд ирсэн шүү дээ. Хөөрхийг бит хоёр яалаа гэхэд дорж инээмсэглэн тэгэхэд мөн чи дүрсгүй байжээ гэвэл Баатар инээд алдан авгаахан болгох хүнэ гэж тэр үед чи даанч санаагүй байхдаа гэвэл дорж усаар цээжээ шүршин 10 хүрээгүй байж авгаа бодохтой мантаа байжээ гэлээ. Тэр хоёр яруугийн голд орж байхад нь ханд ус авахаар ирж л дээ. Мань хоёр эрэгний ёроолд нуугдаж байгаад түүний хүрээд ирэхээр нь чармаа нүцгэн өөдөөс нухс хийж түүний годгорхон гизгнээс нь татан унгаасан юм. Ханд учиргүй айж чарлсанд мань хоёр ч бас сэтгэл зовж өмд цамцаа дутуу хагас өмсөд зүхтаажээ. Хандын орилох чимээнээр аав нь морьтой давхин ирж юу болсныг хандаас асууж мэдээд зүггүй хоёр бандыг мориор хөөж шилбүрээр борвиг нь тас оруулсан юм. Ханд том болж чамд сэтгэлтэй болохдоо тэр тухайга дурсан ярьсан уу гэж Баатар ус ханаруулан сэлэх зураг асуув. Түүнийгээ ер мартадгүй юм. Надад айл гахтаа л ярьдаг. Тоглож наадах та чи ярьдаг л юм гэж дорж хариулав. Тэгэхэд би 10 та чи 8 та байсан байхаа. Тийм ээ. Хандыг айлгах гээд хэтрүүлсэн шүү. Яах гэж тэгсэн бол годгор гизгнээс нь татаж гол руу унгаагаад хамаг хувцсыг нь норгосон шүү дээ. Таныг байжээ. Гүнзгий усанд унгаасан бол живэх байсан шүү. Бэд хоёр тэр үед ийм гүнзгий усанд ордог байсан биз дээ. Энэ гол чинь манай богдын голоос ч ширүүн урсгалтай юм уу та? Үгүй баха. Надад бол яг л богдын голох шиг санагддаг юм. Магадгүй. Би сайхан урсгал усанд 4-5 жил ороогүй. Чи зөвлөлтөд байхдаа голын усанд орж байгаагүй мүү? Тэнтхийн гол чинь их гүнзгий л дээ. Тэгээд ич цэргийн сургуулийнхныг халуун усанд оруулна уу гэхээс биш гол руу алах болгочихгүй. Бэч тэр цэрэг дэрснээс хойш голын усанд ороогүй л явна. Тамсагт юуных нь гол байх билээ дээ. Дүнгэнэг чимээ гарлаа. Тэр хоёр дээш харвал зүүнтэйгээс гарваад онгоц сэрэлцэн гарч ирлээ. Дорж яахав гэсэн янзтай Баатарууд харав. Баатар онгоцнуудыг дагуулan харснаа. Энэ чинь дайрагч онгоц байна. Манай хориглолтын байрыг дайрхан шиг байна гэд эрг рүү хүчтэй самрав. Дорж шойноос нь дагансэллээ. Тэр хоёр уснаас дөнгөж гартал сум тажигнан ургас шуугаад явж. Болгоон байла ус руу буцаад ор гэж Баатар хашгираад эргэв. Тэр хоёр усны гүнд ороод далдоорлоо. Голын усанд сум тусаж шалбал хийх нь бүдгхэн дуулдав. Дорж амьсгал давчтан бөглөрөгдөхөд толгоогоо уснаас гарган харвал онгоцнууд баруунаас зүүн тийшээ хошууран эргэж оргилсан цэргүүдийн дээгүр шунхан орж ирээд коллиматор шүршиж байгаа бололтой сум тачгинах нь тодхон дуулдлаа. Зэрэгэлдээ байсан зөвлөлтийн цэргийн ангийн зенитийн их буунууд онгоц руу галдаж эхлэв. Тэгтэл баруун тагас хэдэн онгоц гарч ирлээ. Манайхан гэж Баатар хашаа голын хөвөөрөө санд минь самран сэлв. Дорж түүний даган байдаг тэнхээгээрээ самран сэлж уснаас бушуухан гарахыг эрмэлзэв. Японы онгоцнууд хориглолтыг дайрхан болж манай онгоцны өөдөөс хошууран хурдлаа. Баатар голын захад гарснаа. За агаарын тулалдаан болох нь гэд тэнгэрөөд ширтэг. Онгоцнууд яах ихийн зургүй ойртон тулах шиг болсноо дээр доороо орон хөөцөлдөж буундуу тажигнав. Агаарын тулалдаан эхэлсэн тул доороос нь зенитээр буутхан болов. Онгоцнууд BBM буутах нь агаарт тажигнах буундуунаас л тодорхой мэдэгдэж байлаа. Японы нэг онгоцны цүүлнээс шингэн утаас хуунаглаж харав. Ураа гэж Баатар баярлан хашгираад дороонд дэвгцэн. Тэр онгоцны утаа улам гисэж урт хар зам татуулан зүүн тийшээ харавсан сум шиг хурдлан доошлоо. Бас нэг онгоц улаан гал дөрөлзүүлэн шатаж хэдэргэн хөргөснөө эгц доошоо шидсэн чулуу шиг шууган голын баруунтай газар мөргөн унаж бөөн улаан гал харавтаа мансхийн газар нэргэлэн дөргөв. Мөн ч багтаа байна шүү гэж Баатар хэлээд хувцас өмсөх зур агаарын тулдааныг харсаар байжээ. Онгоцнууд хойноосоо хөөцөлдөн дээш доошоо болох нь магчин шувуу ичээ булаалдаж байгаа юм шиг. Японы онгоцнууд зүхтааснаа огцом эргээд дэв. Манай нэг онгоцны далавчнаас утаа өгснаа дүнэтхэн гал дүрлзэв. Баатар сарвчлан харснаа халаг гэж хашгирав.
Онгоцноос нэг жижигхэн хар юм сугаран гарснаа нэлээд доошлоод цагаан шүхэр задрав. Аашгүй, нисгэгч нь ам гарлаа гэж Баатар үглээ. Шүхрээр бууж байгаа нисгэгч баруун хойгоор доошлсоор намхан гүвэний цаагуур далд орлоо. Японы онгоцнууд айн хулж исэн бололтой зүүн тийшээ хурдлан явсаар харагдахгүй болчихов. За явъя гэж Баатар яаран хэлээд гуйлаа. Тэр хоёр ирсэн замаараа явах зур өөрийн шатсан онгоцыг зүрх төгшин харсаар явжээ. Тэр онгоц баруун урагшаа салхин төөгдөн хэдэн хэсэг болон замхрав. Баатар дорж хоёрыг нуувчны ам дээр ирэхэд Сарокийн өмнөөс нь тосгон гарч ирээд "Нөхөр дэслэгч хаачаад ирэв" гэж зэмлэх янзтай асуусанд Баатар баг зэрэг хулчиж "Усанд ороод ирлээ" гэвэл Сарокийн толгоос эксэрч "Муу байна. Хэлэхгүй явсанд чинь санаа зовж байлаа" гэснэ. Нуувч руу иргэн харж "Дивизийн тусгай төлөөлөгч тантай уулзгаар ирчихэд командын байранд хүлээж байгаа шүү. Бэ хорооны штабт очино" гэв. Баатар тэр төлөөлөгч надаар яах гэсэн болдоо гэхээс сэртгэсэн боловч юм хэлсэнгүй нуувч руу харин оржээ. Дорж салаа өдөө түргэн явлаа. Сарокийн нуувчанд орж ирээд Баатарыг дуудав. Баатар эргэж харвал тэр тулж ирснэ. "Чиний өнөө захидлын тухай асууж лавлах гэж байгаа биз? Тэр захиа зохих хүндээ хүрсэн байлгүй" гэж шивнээд иргэв. Баатар мөрөө дахир нууж өгсөн явхдаа төлөөлөгчтэй уулзаад юу ярихаа бодлоо. Чухам юуны тухай асууж лавлахыг мэдээгүй болохоор юу гэж хэлэхээч мэдэхгүй санагдна. Баатар тусгай төлөөлөгчийг зүс төдий танихаас цаашгүй. Нуувчны зүүн хойно байдаг Сумангийн командын байр газар гэрийн үүдэнд төлөөлөгч зогсож харагдана. Баатар хурдан алхаж түүний дэргэд очиод тав хийтэл ёслон "Нөхөр төлөөлөгчийн амрыг ирээ" гэвэл төлөөлөгч хайнгадхан ёслоод газар гэр рүү зангав. Баатар дөрүүлэн ороход төлөөлөгч хойноос нь даган орж ирэв. Газар гэрт харин овоо сэрүүхэн байлаа. Төлөөлөгч газар гэрийн мохорт байгаа жижигхэн явган сандалд суугаад зүүж яваа цүнхээ уудлан нэгэн бичиг гарган уншиж байснаа Баатар руу хяламхийн харж "Нөхөр дэслэгч суул да. Тантай ярилцах зүйл байна" гэлээ. Баатар Сарокны суух дуртай модон тайрцаар хийсэн явган сандалд суугаад төлөөлөгчийг сэмхэн ажив. 30 гаруй насны туран хавтар гонцгой цагаан царайтай нэлээд шазруун болов гэмээр санагдмаар хүнийг Баатар урд нь дивизийн штабт дайралдаж байхдаа ийхүү сайтар тогтоон харж байгаагүй бөгөөд бас ярилцаж үзээгүй юм. Төлөөлөгч өнөөх бичгээ уншид дуусаад өөдөөс нь цочмог харахад Баатар харц тулгаран баахан эвгүүрхэж өөр тийшээ харахтаа яасан сүрхий хардаг хүн бай. Ийм ширүүн хурц нүдэж хүний дотроо санаж бодож явааг мэддэг байж болох юм гэж хором хонзоор боджээ. Дайсны онгоц дайрч байгаа ийм хүнд үед ангаа орхиод хаачаад ирэв гэж төлөөлөгч тулхангуй асуулаа. Төр тайван байхаар нь усанд орсон юм гэж Баатар үннээ хэлбэл төлөөлөгч огт завчихгүй нүдэрээ цоо ширтэн "Танаас хэдэн зүйл асууж лавлана. Миний асуусан зүйлд буруу зөрүү хариулах юм уу? Үннийг нуун дарагдуулахыг оролдож болохгүй гэдгийг өөртчлэн анхааруулъя" гэлээ. Баатрын бие эвгүүцэх шиг болсон боловч "Мэдлээ. Мэдэх бүхнээ танд хэлэх нь миний үүрэг" гэв. "Дан эхэлсэн өдрөөс хойш танаас Сумангаас хичнээн хүн амьэрсэдсэн гэж төлөөлөгч анхныхаа асуултыг асуув. 11 хүн болоод байна гэж Баатар хариулвал төлөөлөгч хөмсөг зангидан "Болоод байна гэсэн чи юу гэсэн үг вэ? Цааш та мөн л алагдана гэж бодож байна уу?" гэхэд Баатар төгдөрсөн боловч хоолоогоо засаад "Дайны явц цаашдаа ямар янзтай болохыг одоогоор мэдэхгүй байна. Дайн бол зайлшгүй хүний амьтаа холбоотой. Бид энэ чигээрэл хориглоод байхгүй шүү дээ. Алдаж ирсэн дайсныг хөөн зайлуулахад хэдэн ч хүний амь хохирч мэднэ. Цус урсахгүй, амь сүйдэхгүй дайн гэж байх биш" гэв. "Төөнийг чи мэдэж байна. Гэхдээ заавал хүний амь сүйдэнэ гэж өөрдөчлөн бодож байдаг юм уу? Дарга хүн дайн тулаанд орохдоо хэд хичнээн хүн алдах болоо гэж бодож байснаас айл болохоор байлдагчийн амь насыг хамгаалах юмсан гэж бодож баймаар юмсан" гэж төлөөлөгч хэлэхээр Баатрын гэдэн хөдөлж "Дайн гэдэг бидний хүсэл ерөөлөөр болохгүй юм да.
Нэг ч хүний амь хохирохгүй, нэг ч хүн шархталгүй дайн хийдэг болж түүн шиг сайхан юм хаана байх вэ? Төлөөлөгч ийм шазруу мөртөө даажгансан үг сонсоод дотор нь арзгансан боловч түүнийг огт мэдэгдсэнгүй. За дайны талаар бид хоёрын цэц булаацалдаад юу хийх вэ? Өөр нэг асуулт байна. Та хорооны штабын дарга байсан Ахмад цолтой ванчигтай ямар холбоотой байсан бэ? Гэлээ. Тэр хүн штабын дарга, би сумангийн дарга болохоор өдөр тутмал уулзаж ажил төрлийн ойр холбоотой байсан. Ажил төрлийн холбооч мэдээж тийм байлгүй яах вэ? Амин хувийн ямар холбоо сүлбэтэй байсан бэ гэдгийг л сонирхож байна. Амин хувийн холбоо гэж юу байх вүлээ? Айл хөршийн хуваар бие биенийдээ орж гардаг л байсан. Та хоёр бусад дарга нараас илүү дотн сайн байсан шүү дээ. Халан удаа шөнө хорой болтол сууж, тоглож, наадаж, заримдаа аригч уудаг байсан. Тийм ээ. Хаяа ганц 2 шил юм хувааж уудаг л байлаа. Тэгтээ чухам юу ярьдаг байсан бэ? Амьдрал ахгүй, авгаа хүүхний ярианаас ч нэг их хэтэрдэггүй байсан. Нөхөр дэслэгч битгий тоглоом дохуу хийгээд бай. Яг үннээ хэл. Би танд чин үннээ хэлж байна. Чи ерөн түүнийг ямар хүн гэж боддгоо? Баатар бодол боллоо. Сайн хүн байсан гэхэд ванчиг үнэхээр гимзэмтэй бол би ороогдно. Муу хүн гэж хэлэх юм юу байдаг вүлээ гэж бодсон ч санаанд орсонгүй. Угаасаа түүний гимгүү хүн гэж маршал хүртэл бичсэн болохоор тэр захианд бичснээс өөр юм хэлээд чи яах вэ? Өөрийнхөө л чин үннээсээ бодож явдгаа хэлье гэж шийдээд. Бид хоёр бусдаас илүү дотн сайн байгаагүй ч бүх дарга нар шиг л танил байсан. Харин тэдний манай хоёр айл байсан. Нодн манайхыг тамсагт ирэхэд хамгийн түрүүнд л ванчиггүй гэр барилцаж өгöd танилцсан юм л да. Чухам цаана юу бодож юу хийж явдгийг мэдэхгүй. Хүнд тусархуу цайлган цагаан сэтгэлтэй сайн хүн шиг л харагддаг. Би ч тэгж боддгийг. Албаны цагт бол хатуу чанга шаардлагатай цэргийн эрдэмтэд төгс боловсрсан шилдэг даргал гэж манайхан ярилцдаг юм гэлээ. Тэр хүний талаар ямар нэгэн сэжигтэй санагдсан зүйл бий юу? Мэдэх юм алгаа. Тэр хүнийг яагаад баригдсан байх гэж санаж байна? Яста мэдэх юм алга. Чи ванчигийг ямар ч гэмгүй хүн гэж боддгийн биз дээ. Гэмгүүл хүн шиг санагдсан юм. Чи юм л бол мэдэхгүй гэх юм уу? Үгүй бол бөөрөн хийлж болзаарвалаад байх юм а та. Эх оронд аюул учирсан энэ хүнд өдрүүдэд эх орныхоо өмнө өргсөн тангаргаан бодсон ч тэр хэрв хар буруу санаатны талаар өөрийн мэдж байгаа зүйлээ үнэн шударгаар хэлэх. Бас өөрөө ямар гэм буруутайгаан илчлэх юм бол чамд л хэрэг болно. Таны хэлснийг ойлгож байна. Хар буруу санаатны тухай дуулж мэдсэн юм байвал мөн түүнчлэн өөрөө гэм буруутай хэрэг үйлдсэн бол түүнийг илчлэх нь миний ариун үүрэг мөн. Надад тийм зүйл даанч алга. Эх орон ард түмнийхэн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж халдан ирсэн дайсныг бут зөхиод амиа өгөхтөч бэлэн байгаа жирийн дайчин цэрэг ирийн үг гэж миний хэлснийг үнэмшиж тунгаан бодох байхаа гэж найдаж байна. Төлөөлөгч түүний зоримог байрын гялалцсан харнууд ерөөсөө муу юм санаж үзээгүй болов уу гэмээр тайван царайг хараад энэ хүн ч үннээл хэлж байх шиг байна. Тэр ванчигтай ямар нэгэн сэжиг бүхий холбооч одоогор мэддэггүй байгаа л да. Гэхдээ энэ тухай нарийн сайн шалгаараа гэснэ нь ямар учиртай юм бол? Энэ залуу дарга нэг бол айхтар зайлтай овжин этгээд байх. Би түүний үнэн чим шиг царайлсан гоё үгэнд нь хууртаж байна уу гэж бодоод царайгаа их л албаны маягтай болгон хөмсөг зангидаад дайсан этгээд гоё үгээр бие хичнээн хучин гимгүү болохыг оролдсон ч манай хувьсгалд хууль цааз илрүүлдэг юм шүү. Үнэн чудраг гэсэн сайхан үгээр намайг хуурч дөнгөхгүй байх гэсэн чинь Баатрын нүд их л хачин болж цахиур шиг ялс хийснэ. Та намайг дайсан гэж хардж сэрдээд байгаа юм бол энэ дайны галын тэргүүн шугам дээр суман цэргийн хувь заяаг даатгаж орхиод байлгахын хэрэггүй босуу гэж ширүүхэн хэлв.
Төлөөлөгч хялам хийж ийм түргэн зантай хүний омгийг нь улам дэвргэж орхивол юу ч гэж хэлнэ гэж бодоод чи дайсан гэдгээ хүлээж байх шив дээ. Чиний хийсэн хэрэг ардын дайсан ванчигтай ямар холбоо сүлбэтэй байсныг чинь би сайн мэдэж байна. Гагцхүү өөрөөр чинь хилүүлж батлуулах гэсэн юм. За, яриад байгаарай гэв. Баатар ийм үг сонсоод уур хэлнэ нь Баатарч салам хэрэлдмээр санагдсан ч болчмгүй үг хэлж түүнээсээ болж ороогдож байгаагаан ухааран би арайхийн хүчлэн барьж бэ хар буруу санаатан гэж гэм зэмгүй бие албаар буруутган хэрэг хүлээдэг молгуу тэнэг амтан биш ээ. Үгний далимдуулан намайг сүрдүүлж мохоох гэж оролдож байгаа бол санс нээч гарц. Хийсэн гэм бурууг үгээр биш үйл явдлаар нь шүүн тунгааж үн мөнийг шийдвэрлэдэг байхаа гिचхэв. Төлөөлөгч шазруу мөртөө бас сүрхий ухаалаг зэгсэн ч эрдэнтэй энэ залуу дарахтай хамаа бус ярьж болохгүй гэдгээ мэдэж үйл явдлыг чинь үг хэлн баталдаг юм. Чи хомглон эмнэг байна. Хэлэх ярих үгэн сайтар тунгаан бодож байхгүй бол осолтой үг хэлж түүндээ гимшихий явдалч гарч мэдэн. Үг гэдэг хүний бодол санааг илэрхийлдэг болохоор хэлсэн ярьсан үг чинь л чиний бүх үзэл бодол үйл явдлыг чинь батлах баримт болно. Ийм учраас хэлэх ярих үг бүрэн бодож цэгнэж байх хэрэгтэй гэж сургамжлах маягтай хэлэхэд Баатар саяын шаарлгсан үгэн бодож өөртөө гимшиж байлаа. Төлөөлөгч ярих зүйлээ дуусгасан бололтой цүнхээ хааж товчийг нь торхийтэл дарж товчлоод босохдоо чи саяхан хэлсэн үгийг сайн тунгааж бод. Тэгэд хэлж ярмаар зүйл байвал надтай уулзаарай гэд газар гэрээс гарахад Баатар дагаж гарлаа. Төлөөлөгч эргэж харсангүй нууц уруудан явж байхдаа үнэхээр омогтой шартаар юм а. Гинэн байна да. Хэлсэн үгийг нь өөтүүлээд байвал юу ч хэлж мэдэх юм. Гэхдээ энэ хүн ванчигтай ямар нэгэн холбоотой гэсэн баримт байхгүй. Бас энэ дэслэгч халахын голд ирснээс хойш тун сайн байлдаж байгаа гэж хороо дивизийн дарганаар магтаад байгаа юм. Ийм залуухан гинэн хүнч юуны л хар буруу санаалж их орон ард түмэндээ тэрслэх вэлээд. Гэсэн ч ванчиг мэтийн хашир толгой эрхэндээ оруулсан байхыг хэн байг гэхэв. Яагаад ванчигтай холбоотой эсхийг сайн шалга гэсэн юм бол нэг л учиртай да. Энэ залуугч хараанасаа гаргаж болохгүй гэж бодлоо. Монголын дорнодын их тал нүдний хараа шалгам цэнхэртэн ногоорно. Урдны нэг талд тоос шороо босхон нэн ховор бөгөөд элзэлгүй их талын эзэн болсон зээрийн сүргэл хэдэн 100 мянгаараа шаргалтан бэлчиж хаяа явах машинаас өргөн цахилж давхилдах боловч өвснөгөө өтгөн өндөр ургах учир тоос босхонч бараг мэдэгддэггүй байлаа. Захын үл харагдах мэнэнгийн их алдарт их талд айл амьтанч цөвтөр тоотой хідэн худаг булаг шанд бараадан айл амьтан нутгалдаг байж. Саяхан болтол энэ тал ийм л анир чимээгүй нам гүмхэн агаад зэлийн цэнхэрт сэрэл байсан билээ. Харин энэ 1939 оны хавраас эхлэн хязгаар хярхаггүй энэ их тал тоосон дунд өмбөж байна. Энэ бол дайны тоос билээ. Урд хилийн зүг одсон нарийнхан дардан замал талын дундуур зураадаг байсан бол одоо баян түмэн хансаг маттаас зөвлөлтийн хилийн боорц хэмээх суурин газраас гарсан цоошин олон зам их талыг хөндлөн бул тогтлон хэрж газрын хөрсийг халцлан тэнгэр тулам цагаан тоос босож байна. Дайны талбар руу утсан тэр олон салаа замаар эрд сэрэг, эрд зэвсэг, галт бөмбөг, тесрэх бодис, хоол хүнс, бензин тос, түлээ түлс шатсан хэдэн 100 машин, хуягт танк, их бууч ирсэн хүнд даацын машин, морин тэмээ өдөр шөнөгүй цовж байна. Хөх мөнгөн тэнгэрт нь бөмбөгдөгч дайрагч онгоц хөнгөнөн талын хаанигтээ байгуулсан онгоцны буудалд бууж нисэж байна. Их тал машин техник, агт морд, атан тэмээ хүн амтнаар ёстой язгнаж байлаа. Дорнодын их талын дээгүүр дайны энэхүү тоосны хажуугаар Японы нисэх онгоц олноороо халдан ирж хэдэн хоногийн өмнө тамсаг булаг
Баян түмэн хотыг бөмбөгцсөн утаас суунаглан хиншүү хявсан арилаагүй байна. Халахын голд болж байгаа ширүүн тулдааныг удирдах буй Тамсаг бологдох 57 дугаар тусгай корпусын штабт өглөөгөр болсон зөвлөгөөнд Улаанбаатар хотоос шөнө ирсэн маршал Чойболсон оролцов. Энэ зөвлөгөөнд хэд хоногийн өмнө Москвагаас ирсэн корпус командлын захирагч Георгий Константинович Жуков маршал Чойболсонт цагийн байдлын талаар дэлгэрэнгүй ярьж танилцуулав. Өндөр нуруутай, хөнхөр дүүнүүдтэй, зоримог шийдмэг байрын хатуу ширүүн зантай болов гэмээр Орос даргыг Чойболсон дахин харж түүний ярихыг чагнан энэ хүн чаргагүй л цэрэг хүн юм да. Ирээд цөөхөн хонож байгаа гэхэд байлдаан болж байгаа газар орны байдлыг ч нарийн судалж болж өнгөрсөн тулалдаануудад сүрхий онсон дүгнэлт хийж байна. Хоёр талын хүчний харьцаагч нарийн сайн мэдж болох гэж байгаа тулалдааны тухай урдчлан тунгаан бодож байна шүү гэж бахархан бодлоо. Жоков ширээн дээр дэлгэсэн газрын зураг дээр гараа түргэн хүргэж Япончуудад 5 сарын сүүлчийн байлдаанд нилээд гүн орж ирсэн боловч халахын голд байгаа Монгол зөвлөлтийн цэрэгт зохиогдсон хэлийн цаана гарч гэлээж томоохон довтолгоон хийхээр хүчээ яаралтай бөөгнөрүүлэн бүлэглэж байна. Манай цэргүүдийн хоригдсан зааг руу мөн цөмрөн орох гэж хэд дахин оролцсон байна. Халахын гол эндээс 120 км. Ийм холоос дайныг шуурхаа удирдах болохгүй. Мөн халахын голд хуралдуулсан манай хүч бага байна. Ийм болохоор командолын байрыг байлдаан болж байгаа газар аваачих хэрэгтэй. Бас хэдэн буудлагын дивиз их буу нис хонгоцны ангиудыг нэмэн ирүүлэх нь чухал боллоо. Энэ талаар Москваараа нөхөр Варшиловт саналаа илтгэсэн гэлээ. Командын байрыг чухам хаан байрлуулбал зүйтэй гэж бодож байна. Хэмээн Чойболсон асуувал Жоков газрын зураг дээр нэг цэг харандагаар хатгаж газар орны байдлыг үзсний үндсэн дээр халахын голын баруун эргийн хамар даваа гэдэг энэ хэдэн толгодод байрлуулах нь ашигтай гэж үзсэн. Хамар даваа бол тэр хавьд хамгийн өндөрлгөн хаашаа алсын хараатай юм. Тэндээс хойш баян цагааны нуруу зүүн тийшээ голын цаатах газрыг бүрэн хянаж болно. Командын байр байгуулж газар гэр хамгаалалтын нүх шууд харилцах сувг бэлтгэхэд газрын хөрсөн тэмч хатуу биш. Тэр толгодын олон ам гуу жалганд өнгөлн далдлалт хориглох байр нууч хийгтэж тог хөрөмчтэй гэж тайлбарлав. Хамар даваа гэж Чойболсон амандаа аяархан хэлээд Жуковод харж галын шугамд хэтэрхий ойр биш үү гэвэл цэрэгтэй хичнээн ойр байх тусам ашигтай. Хамар даваанаас нааш бол мэлцээсэн их тал гэж Жуков хэлв. Чойболсон толгой дохиж таны саналыг зөвшөөрч байна. Би наашаа гарахаас өмнө нөхөр Сталинд халахын голд болж байгаа хэрэг явдлын тухай танилцуулсан. Бололцоотой бүх арга хэмжээг авна гэсэн гэвэл Жуковын нүдэнд баярлсан шинж тодрон тэгвэл бидний хүсэлт биелэх нь гэв. Маттад байгаа манай 8 дугаар морд дивизийг халахын гол руу хөдлөх тушаал өгсөн. Байшинтын гэд Чойболсон ярих гэтэл Жуков түүний яриаг таслан танаа 2 дивиз болно. Бусад ангиудыг одоохондоо хөдөлгөх шаардлагагүй. Яриаг чинь тасалсанд нөхөр маршал уучлаарай. Гэхэд Чойболсон инээмсэглэн зүгээр саналаа бүрэн чөлөөтэй хэлж байгаарай. Миний орлогч корпусын комиссар нөхөр Лавгсрынгийн удирдлагаар манай зэргийн дээд тушаалын хэдэн дарганаар таны командолын газрын дэргэд ажиллах болно гэв. Их сайн байна. Би Монгол нөхөдтэй хамтран ажиллах дуртай. Та халахын гол руу хизээ явах уу гэж Чойболсон асуув. Хамар даваанд командын байр барихаар хүмүүс явсан. Тэр байр бэлэн бол мөхцөл явна. Тэнд зөвхөн командын байр барих төдий биш, цэргийн холбоо, төрөл цэргийн ангийн удирдах хэсгийн ажиллах байр, цэргийн сонин зэрэг бүхий шаардлагатай газрууд байх болно. Командолын байрын аюулгүй байдлыг хангахын тулд бат бөх хорогдох байр, газар гэр нуувч, их буу танк, бусад зэвсэг техникийг далдлах байр шаардлагатай байна гэж Жуков хариулв. Их ажил хийх нь манайхаас ямар хүчин туслалцаа авмаар байна гэж Чойболсон дахин асуувал баярлалаа нөхөр маршал. Манай инженер Сафьорын бүхэл бүтэн анги тэнд ажиллана.
7 хоног гэгтэл бүх юм бэлэн болно гэж Жоков хариулв. Би одоо матад орно. Хэд хоногоос хамар даваан дуулцъя гэж Чойволсон хэлбэл мэдлээ нөхөр маршал. Таныг тэнд хүлээж бай гэд Жоков ёслов. Чойволсон түүнтэй гар бариад байшингаас гарч 6 дугаар дивизийн штабод явлаа. Тамсаг булгийн цэргийн ангийн ихэнх нь халахын гол руу явсан боловч бас л хөл хөдөлгөөн их байв. Дивизийн эмнэлгийн үүдээр бүрхүүлтэй ногоо машин цагаан халааттай хүүхнүүд харагдана. Чойволсон тийшээ харснаа. Ванчигийн авгайчин дивизийн эмнэлэгт совилагч байсан гэлв гэж гинэт санаанд нь орж зог тусаад хойноос нь дагаж явсан дивизийн тусгай төлөөлөгчийг дуудлаа. Тусгай төлөөлөгч саяхан халахын голоос ирсэн тул царай нь гандаж борлсон ажээ. Төлөөлөгч эмээсээ янзтай хурч ирээд ёсолоход хорооны штабын дарга байсан Ванчигийн эхнэр хэн бэлээ гэвэл төлөөлөгч ихэд гайхсан янзтай нөхөр маршал түүнийг должин гэдэг юм гэв. Одоохон тэр бүсгүйг олоод ирэхгүй юу? Мэдлээ. Чойволсон дагалдан яваа нөхдийнхээ хамт явсаар дивизийн штабт оров. Тэр сандалд сууснаа халахын голоос ирсэн дивизийн удирдах нөхөд рүү харж та нар одоо ангидаа буцаж оч. Хорооны дарга Дандрыг дивизийн даргаар томилсон. Түүнд дивизийг хүлээл гэж өг. Би хэд хоногоос танай түүгээр очино гэлээ. Дивизийн удирдах дарга нар Ярсгийн ёслоод гарцгаав. Гурвуулаа маттаар ороод халахын гол орно. Та хоёр энд хийх ажил байхгүй байз гэвэл. Өдийн хоолоо идээд явна мэдтэй. Бид хоол бэлдүүлж байгаа гэж Жанжин штабын дарга хэлв. Чойволсон бугын цагаа харснаа. За тэги. Та хоёр тэр хоол ундаа янзалж бай гэвэл Жанжин штабын дарга орлогч Жанжин лавгсран хоёрч өрөөнөөс гарлаа. Чойволсон ганцаар үлдээд тусгай төлөөлөгчийг хүлээж байхдаа Ванчигийн хэрэг гэдэг чи тодорхой баримтгүй юм шиг байна. Зарим муу хүн л хардаж сэрдсэн бололтой. Гэвч энэ дайн байлдааны үед нарийн нягт шалгах зүйтэй. Юу ч гэсэн мөрдөн байцаалтын сүүлчийг харъя гэж бодоо сандлаасаа босож сонхоор харвал энд тэндгүй л машин танкын цуваа явган цэргийн жагсаал үргэлжлэн моторын дуу хуржигнэлтэн байлаа. Зөвлөлтийн цэргийн ангиуд байлдаанд хөтлөхөд бэлдэж байгаа нь тодорхой ажээ. Хаалга аяархан тогшив. Чойволсон цонхноос холдож эргэж хараад орох зөвшөөрөл өгвөл амьс гаацсан төлөөлөгч 30 гаруй насны бүсгүй дагуулan орж ирлээ. Хойноос нь 10-аад насны 2 тэрсгэн хүү дагжээ. Нөхөр маршалд гээд төлөөлөгч илтгэх гэтэл Чойволсон гараараа дохин болиулаад тэр бүсгүй өдө тогтоон харвал их л айж бэмгэнсэн янзтай бүлтгнэж байлаа. 2 хүүхэд нь ихийнхэн хормоод нүрээ наагаад зогсон. Сайн байна уу? Та энэ сандалд суул да гэж Чойволсон хэлбэл должин аманда нэг юм гүвтнээд заасан сандалд нь сууснаа Чойволсон өд хальтхан хараад доошоо тонгойлоо. Чойволсон халааснасаа хатуу хайрцагтай тамхи гарган нэгийг авч имэрч байснаа асаахта мөн л тэр бүсгүйг ширтсээр байлаа. Ванчигийн авгай гэж ийм л жирийн нэг бүсгүй байдаг байж. 2 хөөрхөн хүүтэй гэдэг нь энэ байх нь. Энэ 3 хүний хувь заяа таны гарт гэж тэр Баатар гэдэг дэслэгч битсэн шүү дээ. Үнэхээр миний гарт ийм 3 ядарсан амьтны хувь заяа байгаа хэрэггүй. Хотод буцаж очиод Ванчигийн хэрэгтэй сайн танилцаж нэг тийш нь болгоё. Тэр жил энэ дивизэд гарсан халдварт өвчнийг л Ванчигтай холбоотой байх гэж хэн нэгэн хүн мэдээ өгсөн гэсэн. Бас хил дээрээс оргосон нэг хүнийг түүнтэй холбоотой байх гэж сэжиглэж байгаа бололтой. Намайг хотод очиход Ванчигийн хэрэг нэг тийшээ болсон байх визээ. Гэм буруутай бол би яая гэхэв. Маршлыг ингэж бодоод хэсэг дуугүй байхад төлөөлөгчч бэмбэгнээд л байжээ. Тэр хэд хоногийн өмнө төөс ирсэн тушаал ёсоор Ванчигтай холбоотой байж магадгүй гэсэн Баатар болон хэд хэдэн даргатай уулзснаа л бодож байлаа. Должин чухам яах учраа олохгүй юу гэж учрлан гуйх ухаанаач мэдэлгүй сүрдэн балмагдж байжээ. Чойволсон хоолоогоо засснаа.
Та дивизэн эмнэлэгт совилагч хийж байсан гэлүү гэвэл должин үндэс хийж тийм ээ гэж арайчуу дуугар. Танай нөхрийн тухай би тодорхой хэлж чадахгүй. Хэргийг нь нягтлан шалгаж байгаа гэж маршлыг хэлэхэд должин тэссэнгүй цөрхрөн уйлж. Маршал минь өршөөч хайрл. Тэр чинь ямар ч гим хоргүй антин эх орон ард түмэндээ хар буруу санаагүй мөрөөрөө гэлтэрч ява гэд цааш нь үг хэлж чадсангүй доошо тонгойлоо. Түүний хоёр мөрөн чичгэнхийг бодоход мэгшин уйлсаар л ажээ. Хоёр хүүхэд нь айсан гайхсан нүдээр эхийг нэг маршлыг нэг харна. За босгүй минь ойлаад яах вэ? Нөхөр чинь үнэхээр хэрэг үйлдсэн бол яах ч арга байхгүй шүү дээ. Гэхдээ би тань шиг гин буруугүй байхаа гэж итгэж байна гэж чойволсон тэр бүсгүйг тайлхруулах санаатай хэлбэл должин нулимсаа арчин толгой өргөж гяла тэгэлгүй яах вэ? Түүнд минь ямар ч гин буруу байхгүй. Би таныг ирсэн гэж сонсоод уулзаж зовлон жаргалаа ярих юмсан гэж тунчих бодлоо. Намайг энэ зүг рүү хинч хавьтуулсангүй. Та яасан буянтай сайн хүн. Таны ачийг насан элтлээ санаж явна. Миний хоёр хүүч гисэн гэд олон үг урсгах гэхэд нь маршал түүний үгийг таслан. За тэр яах вэ? Дайны яруу бачим үед надад ч тэр, танд ч тэр тухтай тавтай сууж ярилцах зав бага байна. Би тантай уулзаж нөхрийг чинь гим зэмгүүгээд суллна гэж амлах гээгүй юм. Тэр явдал аяндаа шийдэгдэн визээ. Харин таныг хоёр хүүгийн чинь бодоод хуучин ажилдаа ор гэж хэлэх гэсэн юм гэвэл должин бүр босож гараа сарваа маршал руу дөхөх гэснээ арай зүрхлэлгүй. Маршал минь таны ачийг халахын голд миний нөхрийн даргалж байсан хорооны нөхдийн ам сүйдэж байна. Би эмэлгийн хүн гэрээ мохор сахиж яаж болох вэ? Намайг галын тэргүүн шугам руу явуулчаал. Би эсгэрэх суман дороос нөхдөн аврий. Энэ тухай та дивизэн эмэлгийн дарагтайгаа ярьж тохирно биз. Бодвол явуулах байлгүй гэж маршал хэлээд бослоо. Должин ухарч за мэдлээ гялайлаа гэсээр гарлаа. Чавлсан төлөөлөгч рүү харж энэ эмэгтэйг ажилд нь буцааж ав гэж эмэлгийн даргад нь хэл. Галын шугам руу явна гэдэл зүтгэх байх. Жинхэнэх оронч сайхан сэтгэлээр тийшээ явна гэж байгаа бол маш сайн. Гэвч юмыг яаж мэдэх вэ? Хойноос нь хяналт тавьж байх хэрэгтэй. Хяналт шалгалт гэдэг бол хүмүүсийг хардаж сэрдэн гэсэн үг биш. Дай болж байгаа энэ хүнд үед сонор сэрэмж юунаас ч илүү чухал гэхэд төлөөлөгч төрийн тэргүүн энэ хүнтэй ийхүү нүүр тулан уулзаж анхудаа түүний үгийг сонсож байгаадаа айж балмагцсан боловч хэлсэн үг бүрийг нь мартахгүй юмсан гэж амандаа давтан хэлж байжээ. Маршал гарахаар өөдрөө хэд алхаснаа эргэж чи саяхан халахын гол орохдоо сумангийн дарга дэслэгч Баатар гэдэг хүнтэй уулзсан уу? Төвөөс чамд тийм үүрэг өгсөн байх ёстой гэвэл уулзаа нөхөр маршал гэж төлөөлөгч яаран хариулв. Чи тэр хүнийг сайн таних уу? Таньна. Хэр зэрэг байлдаг ч юу? Дэслэгч Баатарын морд суман 5 сарын байлдаанд хамгийн сайн байлдсан гэж хороо дивизэн өдөрлгүүд магтаж байсан. Ер нь ямар янзын хүн байна? Өнгөрсөн намар зөвлөлт улсад морин цэргийн дунд сургууль төгсөөд манай дивизэд сумангийн даргаар томилогдсон ирсэн юм. Боловсралтай, зоригтой, сэргэлэн авхаалчтай ир. Баахан дураараа зөрүүд зантай шазруун бололтой. Ууха. Тийм танхай хүн үү? Танхаарсан ч юм байхгүй. Юунаас ч яахгүй зоригтой л хүн. Зориг самбаанда эрдэж хорооны штабын дарга байсан ванчигтай ямар нэгэн холбоо сүлбэтэй юм биш биз? Би хавраас хойш шалгаад л байгаа юм. Одоохондоо сэжгэлмээр юм алга байна. Одоохондоо байхгүй байгаа юм бол хэзээ бий болох юм? Төлөөлөгч хариулан хэлэх үг олдохгүй болж нүүр нь менчийн улааж хөлс нь өөрийн ирэхгүй гоочлоо. Чавлсан айж бэмгэнсэн ажилтнаа голонгуй харснаа. Үнэхээр сэжиг сүлбэ байхгүй юм бол албаар сэжигтэй холбоотой болгох гэж хөөцөлдөх хэрэггүй. Гэхдээ хүний үгээр юм уу хөнгөн хоомгоо хандаж үүрэгт ажиллаа хийж яаж болох вэ?
Өөрийн гэсэн ухаан бодол дүгнэлттэй байх нь чухал. Дайсан бол ямар ч гоо сайхан үг, хуурамч маяг, зориг, баатарлал үзүүлж чадна. Нам улсын итгэж найдаж хүлээлгсэн чухал албан ажилд цалгар назгаа хандах юм бол алдаж мэдэн. Улсын нүдчих болсон чекист хүн энэ дайны үед улам сонор соргог байх ёстой. Байлдаж байгаа цэрэг дарга улс төрийн тушаалтан бүхний санал бодол хүсэл эрмэлзлийг мэдэж байх хэрэгтэй. Тэдэн дотор ямар ч муу санаатай этгээд байхыг хэн бай гэхэв. Тэм этгээдүүдээс ховсгал тулаан зэргийн байлдах чадварыг бууруулах гэж ямар ч бузар булай хэрэг үйлдэж болно гэж анхааруулв. 11-р хэсэг төгсөв.